Мэргэн цэцэн оюун ухааныг хэрхэн сайн эзэмших вэ? Мэргэн цэцэн оюун ухааныг эзэмшихийг хүссэн хэн ч баяр хөөртэй болон зовлон гунигтай нөхцөл байдлын аль алийг нь туулж мэдлэг дутмаг байдлаас үүдсэн алдаа гаргах болон алдаа гаргахгүй зөв үйлдэл хийхийн аль алийг нь мэдэрч хоёр эсрэг тесрэг үр дүнг хооронд нь сайн муугаар нь ялган салгаж сайн мэдлэг эрүүл мэнд бусдаар хэлүүлэхгүйгээр өөрийн шийдвэрийг чөлөөтэй гаргах амжилтанд хүргэн хэмээн итгэсэн зөв сонголтыг сонгож оюун ухааныг сайдар эзэмшнэ. Яагаад цөөн хүн мэргэн цэцэн оюун ухааныг эзэмшиж олон хүн хараахан эзэмшээгүй байдаг вэ? Олон хүн зовлон гунигтай нөхцөл байдалд дургүй бөгөөд гуниг гомдол үүсэх шалтгаан болсон альва зүйлээс зайлсхийдэг. Олон хүн хизээж алдаа дутагдал гаргадаггүй мэт дүр эсэгдэг. Тэд өөрсдийгөө хизээж алдаа гаргаж байгаагүй гэж итгэдэг учраас хизээж өөрийн буруутай үйлдэлийг ухаарч өөрийн бурууг хүлээн зөвшөөрдөггүй. Тэд хизээж өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байгаагүй учраас тэд хизээж буруутай үйлдэлээс үүдэн гарсан сөрөг үр дүнг засаж залруулж үзээгүй. Мөн ямар зөв үйлдэл хийх ёстой байсныг олж мэддэггүй. Бидний бие биедээ хийдэг хүний үйл ажиллагаанаас үүдсэн сөрөг нөлөө бол тэгш бус байдлаа. Хизээж алдаа гаргадаггүй мэт дүр эсэгдэг хүмүүс бусад хүмүүсийг зовлон гунигтай нөхцөл байдлыг даван туулахыг шаарддаг хэдий ч тэд өөрсдөд нь хизээж гуниг зовлон бүү тохиолдоосай хэмээн хүсдэг бөгөөд баяр хөөртэй нөхцөл байдлыг байнга сонгодгоо. Тэдгээр хүмүүсийг аз жаргалтай амьдруулахын тулд тэдний өмнөөс бусад хүмүүс тэгш бус зовлон зүдгүүртэй амьдралыг туулдаг. Бусад хүмүүс өөрсдөөс нь дорой сул үнд нөхцөлд амьдрах үед тэдгээр хүмүүст сэтгэл хангалуун мэдрэмж төрдөг учраас бусад хүмүүс тэгш бус амьдралаар амьдрдаг хэдий боловч гуниг гутралыг даван туулж дахин баяр хөөртэй амьдралаар амьдрах арга замын талаар мэдлэгтэй болдгоо. Хизээч бэрхшээлтэй амьдралыг даван туулж үзээгүй хүмүүс мэдлэггүй хэвээр үлддэгэ. Мэргэн цэцэн оюун ухааныг эзэмшихийн тулд чи өөрийн тэгш хандлага болон тэгш бус хандлагын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Хизээч зовлон бэрхшээлийг даван туулж үзээгүй бөгөөд өөрсдийгөө хизээч алдаа гаргаж байгаагүй гэж итгэдэг хүмүүсийн мэдлэгээс чиний мэдлэг илүү давж гарахаас өөр аргаар тэдний мэдлэгээс давсан мэргэн цэцэн ухааныг чи эзэмшиж чадахгүй. Зовлон тохиолдсон үед хэрхэн даван туулахаа мэддэг бөгөөд дахин баяр хөөртэй болсон үедээ ямар зан хандлага гаргахаа мэддэг байх нь чамд тустай. Мэргэн цэцэн оюун ухааныг эзэмссэний үр дүн нь тэгш хандлага юм. Мэргэн цэцэн оюун ухаан нь тэгш хандлага болон шударга байх хүслийг төрүүлдэг. Хэрэв чи бусдыг өөртөө тэгш хандлагаар хандаасай хэмээн хүлээлт тавьж буй бол чи өөрөө бусдад тэгш хандах хэрэгтэй. Хэрэв чи бусдыг хууль мөрдөх хэрэгтэй хэмээн хүлээлт тавьж буй бол чи өөрөө мөн ижил хууль мөрдөх хэрэгтэй. Хэрэв чи бусдыг буруугаа ухаарч ойлгоосай хэмээн хүлээлт тавьж байвал чи өөрөө өөрийн хийсэн буруутай үйлдэлийн талаар бодож өөрөө ухаарах хэрэгтэй. Бид бие биенийхээ амжилт гаргах эсвэл бүтлгүүдэх шалтгаан болдгоо. Хэн илүү мэргэн цэцэн ухааныг эзэмшдэг вэ? Өөрийн хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд зовлон бэрхшээлийг даван туулж үзсэн хүн мэргэн цэцэн оюун ухааныг илүү эзэмших нь хизээч зовлон бэрхшээлийг даван туулж үзээгүй бөгөөд өөрсдийгөө хизээч алдаа гаргаж байгаагүй гэж итгэдэг хүмүүс мэдлэг эзэмшиж бусдад тэгш хандхаас илүү хялбар байдаг. Мэргэн цэцэн ухаан юуг хайрладаг вэ? Мэргэн цэцэн оюун ухаан нь үнэн зөв мэдээлэл хэлдэг бөгөөд шударга яс инэрмгүй байдал болон үнэнч байдлыг эрхэмлэн хайрлаж буйдаа бахархах мэдрэмж төрүүлдэг. Мөн түүнчлэн мэргэн цэцэн ухаант хүн нь үнэн зөв хэлдэг бөгөөд шударга яс инэрмгүй байдал болон үнэнч байдлыг эрхэмлэн хайрладаг бусад хүмүүсийг хайрладаг. Ухаант хүн нь бусад хүмүүсийг өөрт нь үннийг хэлж шударга хандаасай хэмээн хүлээлт тавьдаг учраас бусад хүмүүст мөн адил ханддаг.
Хүн мэрэгэн цэцэн ухаанаа нэмэгдүүлснээр тухайн хүнд ямар өөрчлөлт гардаг вэ? Мэрэгэн цэцэн оюун ухааныг нэмэгдүүлнэ гэдэг нь мэдэгдээгүй нуугдмал мэдлэгийг мэдэгдэж буй мэддэг мэдлэг болгон өөрчлөх хүний тарих зүрх сэтгэлд явагддаг ойлголтын процесс юм а. Хүн залуу насндаа хараахан олж мэдээгүй байгаа мэддэггүй мэдлэг нь тэмээний хэмжээтэй дүүцэхүйц байдаг бол энэхүү мэддэггүй мэдлэгийг түлхүүрийн нүхтэй дүүцэхүйц хэмжээнд хүртэл бууруулж мэддэг мэдлэгээ тэмээний хэмжээтэй дүүцэхүйц хэмжээнд хүртэл нэмэгдүүлэхэд цаг хугацаа болон ухаан хэрэгтэй. Хүн мэрэгэн цэцэн ухаанаа нэмэгдүүлснээр хэрхэн юунд ашигладаг вэ? Мэрэгэн цэцэн оюун ухааныг нэмэгдүүлснээр өөрийн мэрэгэн ухааныг бусдад ил болгож сургадаг бөгөөд ухаант хүн өөрийн мэдлэгийг үйлдэл болгон хэрэгжүүлдэг. Хүн өөрийн мэдлэгийг нуун дарагдуулж хэрэгжүүлэхгүй байх нь гэрэл асаагаад түүнийг савн доор нуухтай адил ухаадаг бус үйлдэл юм а. Хүн өөрийн мэдлэгийг бусдтай хуваалцаж сургах бөгөөд мэдлэгээ үйлдэл болгон хэрэгжүүлэх нь гэрлийн суурьнд гэрлээ суйрлуулсантай адил бөгөөд байшинт буй бүх хүнд гэрэл гэгээг түгэнэ. Мэрэгэн цэцэн ухаан юуг үзэн яддаг вэ? Мэрэгэн цэцэн оюун ухаан нь үнэн биш мэдээлэл хэлдэг, шудраг бус байдалд хэвийн зүйл мэд ханддаг. Мэрэгэн ухаан болон шудрагаас нь дургүй бөгөөд хуурам эхэлдэг хүмүүсийг үзэн ядах мэдрэмж төрүүлдэг. Мэрэгэн цэцэн ухаантай хүн худал хэлдэг, шудраг бус байдалд хэвийн зүйл мэд ханддаг. Мэрэгэн ухаан болон шудрагаас нь дургүй бөгөөд хуурам эхэлдэг хүмүүсийг үзэн яддаг. Мөн мэрэгэн ухаант хүн эдгээр хүмүүстэй тэрсэлддэг. Хэн мэрэгэн цэцэн ухааныг ойлгодог вэ? Мэрэгэн цэцэн оюун ухааныг ухаантай хүн ойлгодог. Мэрэгэн цэцэн ухаан нь ухаант хүнд бусад хүмүүсийг өөрийн төвшөнд хүртэл чадварчуулж найзаа өмнөх ойлголтоосоо одоогийн ойлголтоо илүү ухаалаг болгож сайжруулах хэмээн бусад урам өгөх хүслийг төрүүлдэг. Мэрэгэн цэцэн ухаан нь ухааныг хайрладаг хүнтэй түүний найз эсвэл хөршийн адилаар хамт байх дуртай. Хэрэв чи мэрэгэн ухааныг чамайг хайрлаасаа гэж хүсвэл чи өөрөө мөн мэрэгэн ухааныг хайрлаж зөв үйлдэлийг хийгээрэй. Мэрэгэн цэцэн ухаан нь ухаанд суралцахыг хүсдэггүй хүнд түүний дайсны адилаар дургүй. Энэ нь ухамсартай болон ухамсаргүй байхын ялгаа юм.